Түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. За энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдлийн нэг. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд их хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Их хурлын дарга багтаа энэ 300 гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг эхэлж энэ алтан нарыг журмалсан байсан хүнд суртлуудыг цэгцэлсний үр дүнд өнөөдөр жингэлтэй дүүрэг дээр 83 айлын нарны панел батарей тавиад 20 кВт хүртэлх хөрөмтөл үүсгээд түүнийгээ төвийн шугамд нийлүүлээд орлого олох болцоог нь бүрдүүлж өгсөн. За манайх шиг бараг жилийн 240 өдөр нартаа салхитай байдаг ус дэлхийд их ховор байна. Тийм учраас өнөөдрийн тогтоолоор нэгт бол энэ санхүүжилтийн их үүсвэрийг их тодорхой болгож байгаа. Хуучин бол энэ айлууд нарны панел батарей тавихад бол энийг хэрэглээний зээл тооцоод явждаг байсан. Одоо бол ногоон зээлийн англи руу шилжүүлж байна. Тэгснээр хугацаа нь уртсаж байгаа. 60 сар эргээд төлөх болцоотой болж байна. Дээрээс нь хүрэн зээлээс 4-6% хүртэл бага хүүтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр айлууд нарны панел батарей тавих ийм болцоо бүрдэж байна. За хоёрт бол шугамын алдагдaltaй байгаа зарим аймгийн төвүүд төр сэргийлт эрчим хүчний төслийг өнөөдрөөс эрчим хүчний яам нээлттэй сонгон шалгуулж эхэлнэ гэсэн үг. 5 дугаар сарын 20-ны дотор 5 аймагт Орхон, Өвөр ханга, Хинтид, Оронд, Говь, Сүмбэр гэсэн аймагуудад нийтдээ 150 мегаваттын эрчим хүчний их үүсвэр 400 мегаваттын хүртэл хоримтлуур багтсан ийм их үүсвэрийг зарлж байна. Төр хувийн хвшлийн туйлшлэлээр хувийн хвшил оролцоод 5 аймаг дээр нийт 400 мегаватт хүрэх хэмжээний их үүсвэр хоримтлуурыг хувийн хвшил оролцоод хийх бололцоог өнөөдрийн засгийн газрын хурлаар шийдэж байна. За 3-т энэ тогтоолоор тэр 20 кВт гээд босгон дээр байгаа штэ. Тэр босхыг байхгүй болгож байна гэсэн үг. Найдлаа сайд тийм чиглэл өгч байгаа. Найдлаа сайд мэдээж их 7 хоногт тогтоолоо оруулж ирнэ. Тэгэхээр 20 кВт үл хамааран нарны панел батарей тавьсан бол илүү гарснаа шууд төвийн шугамд нийлүүлэх бололцоог энэ тогтоолоор олгож байна. За мөн сахилгаан тээврийн хэрэгслүүдийг дэлгэр сайхан сайд дүүрүүлж байгаа. Та ногоон дугаарыг удаан хугацаанд хугацаанд буюу бензин сахилгаан хосолсон машинуудыг ногоон дугаар олгохоор болж байгаа гэсэн үг. Тэ шийдвэр гаргаад ногоон дугаар олгоод нэгдүгээр игнэгээр явах дугаарын хязгаарлалт өртөхгүй байх болцоог бүрдүүлнэ. За мөн цахилгаан тээврийн хэрэгслүүдийн дээр фаст чаржруудыг татврын 1%-аар шийдвэрлэхээр шийдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр татврын 1%-аар сангийн яам угаасаа журамд нь байдаг юм байна. Бид 1%-аараа компаниуд хурдан цэнэглэгч нарыг супермаркетуудаар олон нийт бараг 500 гаруй байршил тодорхой болгосон. 500 гаруй байршилтаар хувийн хвшил 1%-аараа хурдан цэнэглэгч нарыг байршуулна гэж энэ асуудлыг шийдэж байгаа. За мөн цахилгаан тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас гараад орон даяар тэлэх боломжтой болж байгаа. Улаанбаатар хот, Булган аймгийн Утаг өндөр сум, Улаанбаатараас замын үд хүртэл нийт 7, Улаанбаатараас Хөвсгөл хүртэл 7 байршил дээр цогцлбор байгуулна. Энийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлж гинэ гэсэн үг. Тэгэхээр цахилгаан машины цэнэглээд явах бололцоог бүрдүүлж байгаа нь өөрөө түл шатхууны хамаарлыг бууруулахад чиглэсэн ийм зорилт болж байна гэж ойлгож болно. За өрхийн хэмжээнд эрчим хүчний холболт хийгдэх компаниудын тусгай компаниудыг шинээр бүртгээд чанар стандарт хангасан эрчим хүчний их үүсвэрийг санхүүжилтийн шийдэлтэйг цогц үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж байна гэсэн. Univision шиг тэр Sky Media Center гэдэг оператор кабелийн IPTV ажилладаг компаниудаа яг адилхан эрчим хүчний үйлчилгээг үзүүлдэг тусгай зөвшөөрлүүдийг олгоод ингээд цаашаа ажиллах байхаа. Гэт ийм асуудлуудыг өнөөдрийн ногоон шилжилтийг дэмжих тогтоолоор бид албажуулж өгч байна. Тэгэхээр өнөөдрөөс ажлууд ингээд гараанаас гарч байна гэсэн үг.